Монгол улсын усны элч байгууллага MCS Coca-Cola. Манайх нэг худдаг усноос нэлээд зайдуухан мөчдөг болохоор өдөртөө порт руу мөрөн тэргээрлээ үднээс авдаг. Манай байгууллага өдөрт төрн 40 маш яваадаг. Тэгээ зундаа бол энэ тоо нэг 2 дахин нэмэгддэг. Усны хувьд бол дүүн шугамаас тавьж байгаа шүү дээ. Ер нь ус бол амьдралыг тэтгэх чандан эрдэнэ. Тэгээ тийм болохоор аливаа гамтай эргэлдэх ёстой. Ус тэгэл яг дэлгүүр зарж гээ. Тэгэл грантнаас гоожж гээ. Энэ тийм чухал асуудал гэж юу? Монгол улс дэлхийд дээрх цэвэр усны нөөц багтаа орнуудын нэгд зүй ёсоор ордог. Хотчлтын нөлөө дотоодын үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр бид усны хэрэглээгээ илүү ашигтай болгох зорилттой тулгараад байна. Тиймээс MCS Coca-Cola компани нь усны үр ашигтай хэрэглээг дэмжих зорилтынхоо хүрээнд 3R буюу усны хэрэглээг бууруулах, хэрэгэлсэн усаа цэвэрлэх, дахин ашиглах зарчмыг хэрэгжүүлж байна. Бид усыг зөвхөн ашиглаад хаядаггүй, эргүүлийн хэрэглээнд нэвтрүүлдэг. Аж үйлдвэржилтийн нэрндэг хамгийн сайн усны нөөц хамгааллын жишгийг бид 2010 онд Монголд анхлан нэвтрүүлж, үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашигласан хаягдал усыг 99% цэвэрлэж, дахин ашигладаг болсон. Бид хаягдал усаа олон улсын стандартын дагуу мембран биореактор технологиор цэвэрлэдэг. Эхлээд механик шүүлтүүрээр үйлдвэрийн хаягдал усны том хэмжээний бохирдлыг шүүж цэвэрлэнэ. Үүний дараа бичил биетийн амьдрах таатай нөхцөлийг бий болгож, усны орчныг тогтворжуулна. Дараа нь үржүүлсэн бичил биетээр биологийн цэвэршүүлэлт хийж, мембран шүүлтүүрээр усны бохирдол бактерийг бүрэн шүүнэ. Эцэст нь хит ягаан туяагаар ариутгаснаар үйлдвэрийн цэвэрлсэн хаягдал ус бэлэн болно. Энэхүү явц нь Монгол улсын хүрээлэн буй орчинд нийлүүлэх усны чанарын шаардлага болон дахин ашиглах цэвэрлсэн ус техникийн ерөнхий шаардлагыг бүрэн хангадаг. Манай үйлдвэр нь жилд 300 мянган метр куб хаягдал усыг цэвэрлэж, үүний ердөө 5%-ийг Улаанбаатар хотын зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн усалгаа болон автогаалга, бетон зурмгийн үйлдвэрийн хэрэглээнд нийлүүлдэг байсан бол 2025 оноос эхлэн төр хувийн хэвшлийн түүхэн түншлэлийн хүрээнд амгалан дулааны станцын технологийн хэрэгцээнд MCS Coca-Cola компани үйлдвэрийн цэвэрлсэн хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ. Энэ хүрээнд үйлдвэрээс станц хүртэлх шугам хоолой, нэмэлт тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгө оруулалтаар шийдэж, амгалан дулааны станцад хүлээлгэн өгсөн юм. Халаалтын улиралд үйлдвэрийн цэвэрлсэн усыг амгалан станц ашигласнаар нийт 120 мянган метр куб гадаргын усны нөөцийг хэмнэх бөгөөд энэ нь Улаанбаатар хотын 600 мянган иргэний нэг өдрийн усны хэрэглээтэй дүүцэх юм. Ийхүү MCS Coca-Cola компани үйлдвэрийн цэвэрлсэн хаягдал усны дахин ашиглалт 45% хүрч Монголдо усны менежментийн шин шат ногоон шийдлийг нэвтрүүллээ. Ундны усны их үүсвэрээ хамгаалж, усны дахин ашиглалтыг 100% хүргэх MCS Coca-Cola-гийн санаачилгад нэгдэж, хамтран ажиллахыг аж ахуй нэгж байгууллагуудад уриалж байна. Усны нөөц хязгаартайч бидний хариуцлага хязгааргүй. Монгол улсын усны элч байгууллага MCS Coca-Cola